Хангай саманд ирсэн байна. Уул хангаагаа түшиж уучирч ухаадсан өвгөд уртын дууны шуранхаад ухаан сүлсэн мэргэд далаа вангийн харчууд даруухан төрсөн ирчүүд тэмээ өргөх аархаж явсан хүчтнүүд амьдрал жаргалыг үүрсэн аавын сайн аавууд хангаасмын бизнес эрхлэгч за хүүхдүүд бяцхан дүүнер дээр зочлохоор ирлээ. За ингээд хангаасманд олццгаая. 19 түүх нэвтрүүлгийн төлөвчөө илгээсэн хүрэн брендийн үйлдвэрлэлээр нэрсэн байна. Одоо Монголда үйлдвэрлэлээр та бүхэн хүрэн брендээр үйлчлүүлээрэй. Баярлалаа. Мөн араасаар агуулсан болон бүх төрлийн эрхтэй, эмэгтэй ажлын хэрэгцээндээ тааруулаад үйл захиалан авах боломжтой байдаг. Хэдүүлээ хүрэн брендтэй танилццгаая. За намайг эдрэн галтар сайхан гэдэг хангай төвсөрлийн сургуулийн захирлын албыг хийж байгаа. Зөвхөн бол боловсролын салбарт нийтдээ 25 жил ажиллаж байна да. Энэ төсөл дээр бас санаа нэгтэй байна. Өөрийнхөө зүгээс бас ийм үйлээс баярч хэмжээд тодорхой хэмжээний хандив болгоё гэсэн. Энэ сургуулийн түүхт 90 жилийн хувьд тэмдэглэж байгаа. За сум орон нутагт бол онцлогтой үйл ажиллагаа. За энэ хугацаанд бол бид бүхэн нийтдээ 59 төгсөлтийг хийсэн. За энэ дээр бол нийтдээ 2900 гам төгсөгчд бол байдаг. Бидний зорилго төгсөгчд маань одоо оюуны чадамжтай, чадвартай, биеийн хүчтэй, альва үлд малайлахын чадвартай ийм оюуны сурагчдыг бол төгсөсөн гэдэг юм бол мөнхийн дөрвөлөөр талуунаараа оршиж идэг ноён хатаа нэг сайхан хайхад. Энэ бол одоо сумор нутгийн ард иргэд сүсгэлэн бичрээ тэнд залбирдаг. 50 56 49 47 За ингээд ажилд намжлуулсан. За баярлалаа. Ингээд бүх хүүхдийн айлгой байдал гэдэг үгээр бол хяналтын хамт бүгд адилхан 17-оос заал мал гэж байдгүй л шүү дээ. Хүүхдүүд хадаад стандарт заалтай 23-16 төгсөлтэй. Эрүүл мэндийн төвтэй ирхий. Анагаах ухааны их сургуулийг 11 он төгсчихвэл тэрнээс хойш хүүхдийн эмчээр тасралт ажиллаж байгаа. Сум бол стресс ба хүн амын хандлага ба штэ тий. Яг унган төрхөөр байгаагаараа өөрчлөгдөөгүй тий. Тэр байдал нь айгүй их таалагддаг. Мэргэжлэрээ бахархсан зүйл гэх юм бол би хангай суманд ажиллаад хүүхдийн дэгдлийг бууруулж чадсандаа айгүй их бахархдаг. Одоо манай суманд бол суур өвчлөлтөө өгөх баг ер нь бол байхгүй тий. Өөрчлөлт сэргийлэх үйл ажиллагаа айгүй сайн байгаа тал. Мөрөл бахарч байна. Хүн ам нь бол 3000 гаруй хүн амтай 900 гаруй өрхтэй байдаг. Тий. Хангай сумын овдлын 2 баг бол бүр гоё. Яг л нэг баян үнэ эрдэнэ нот гэдэг энэ хангай сумын уугуул. За энэ арангай хангай сумын 100 жилээр үндэсний сурын талбай тогтоож өгсөн байгаа. 33 дугаар төгсөлтийнхний л хийсэн ажил. 100 жилийн хаврын. Энэ бол хүүхд насан туршид гэсэн юм байхгүй. Ер нь сонирхсан болгоно л зааж авч байгаа. Үндэсний 93 наадмынхаа нэгээр өв соёлоо авч тээж явж ирүүл мэнд хөдөлгөөн хүмүүжил ялангуяа хүүхдүүд бол өв соёлоор бахархсан тийм гоё хүмүүждэг байгаа. Манайд цалин 1964 онд байгуулагдчихсан. 120 хүүхэдтэй. Тэгээд 25 багш ажилчтай. Одоо үйл ажиллагаа явуулж байна. Хөдийн хүүхдүүд болохоор арай бас нэг байгальтайгаа ойрхон амьд харилцааг арай ойрхон хөдөлмөрч үйлийг үлдэх дэмждэг. Сайхан марк их баг шүү. Та сүрдээ гоё сэвэж үү? Хамгийн орой ажилладаг. Орой үед. Босод дээгүүрүүд нь хаацсан байт юм байна. Оо, Нууцыг боллоо. энэ аймгийн алдарт
Тэ малгай. За сайн байна уу та? Сайн байна. Хангай сумд өнөөдөр зочлоод хангай сумтай танилцаад явж байна. Та бас манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаад өгөөч. Би бол малчин. Хангай сумын ер нь яг өөрийнх нь онцлог Сэрүүхэн. Байгаль бол ер нь сайхан байгальтай. Алгацар та. Ер нь уул мод ихтэй. Уртай ихтэй. Ер нь төөрхийн зовлонгүй. Дахин халуун шамтай. сумын төв рүү орж ирээд махаагаад болсон гол дээ. Энэ сумын төвийн бүх хүмүүс малтай гэсэн үг. Жил бол гарамт. Нууцлаг ах биш. Энэ бизнес ч одоо авгаан хобби. Таны хобби бас миний хобби болохоор одоо адуутай л вечер тэгэл болж байгаа. Залуу малч тоорч шүү дээ. Юусе хөдөөгөрүүл ер нь их багслаа малчингуу болох нь малэг болох. Махны үнд ингэж тадлаа л да. Энэ хавралгийн тэнх хайхтар өслөө шүү дээ. Саяхан нэг ус нэг өхөр мал янзлаад яваад ирлээ. Бид нэр очивол шонхор зохроо орвол бүүнийх нь нэдэг 19,000 л өгсөн шүү дээ. Өхөр 19-оор адуу 12-оор л өгсөн. Малчтыг махаанд оруулаад ингэж байгаа тэр чинь судлаад байгаа. Одоо имэйл дээр бол намар мал заяад очиход хэдэн 100-аар хоргонууд майлаад ирээсөө ургын нэтлэгч байгаа гэж байчихдээ юм л шүү дээ. Тэгэхээр одоо тэр баг маллууд тэр гадаад руу гаргаж ийн гэсэн. Гадаад руу л гарч байгаа хөөх. Аймгийн алдартай 56 шүүг 15 төрүүгээр аймгийн алдарт болж ирсэн. Авраг малчны ч юм бол улсаас. Тэгээ улсаас. Манай сум Монгол улсын авраг малчин 36 жилийн өмнө нэг авраг малчин байсан. Тэрнээс хойш 36 жилийн дараа би Монгол улсын авраг малчин болоод хамгийн үнэтэй ч одоо миний бол энэ малгай байна даа. Тийшээ явна нэр нөө югаар явна. Тэгэхээр ямар авраг байна гэдэг юм. Бизнесээ хэлэхгүй. Алтар цолоо хэлэхгүй. Арангаа ингээ 19 сумаа тойроод агил тань шиг одоо энэ эгэлж ирийн сайхан боргил амьдарч байгаа хүмүүстэй ингээд уулзаад яв. Ажуудаа гонцтой. Тэр бас хиний хобби юу? Тэр одоо манай охины хав. Хүүхэд ойчход Монгол одоо зүгээр хүүхдэр гიშгэн гэж бол хазгай. Сустаа дуснууд хүүхэд байтгаа машин зүгээр улаан дайраад яг сохрон Монгол адуу шиг төвчээртэй, цуудан төвчээртэй. Ямар ч хад асуух байсан нэж гэнэ л ороод. Тустай шиг адуу тэгэл яг нэг гөлнөц хүн шиг ингээл бэцгнэ л. Залуучуудаа хүргэх л үгүй гэл. Одоо тэгэл залуучуудтай очиамар чиглэг баг шиг унаад мориндол мордмоор бүх соёл гэж юм чинь одоо манай Монголд л байхаас биш гадаад орморонд ер нь байдаг ч юм уу даагүй ч юм. Сумаас явчаад залуучууд эргээд одоо сумдаа ирж маллаад сайхан одоо хот өдөөгийн ялгаа байхгүй болчихлоо шүү дээ одоо. Газ умынхаа нийт иргэдтэй базрагч ахта маш их баярлалаа. Сүмд төглөөж аваад цагаа гаргаад ярилцсан суусан танд баярлалаа. Улсын алдарт байж гэж байгаа тийм. Бага. Болоорой. За ерөөл доктор шиг аа. За баярлалаа. Тэд очиад чи яхад амар төгжрөл нөгөө стресстэй. Ер нь амар тавина л байдаг. Ер нь сумын бүх юм л ер нь амар амгалан байд. Авд маань морины хөлт толтохгүй. Тэгээд морин жил. Морь маань авч тавихад ганга юм уулаад амар өндөр уулаад тэнгуүдээ шууд буцаад ихцээрээ буугаад тэгээд аав бүр ингээл зөлөвсөн хажаал 2 мөр тур ангит авах. Аав чиртэй бол ирүүл агараа. Бүгд нь хайртай шүү. Тий. Аав чиртэй бол ирүүл агараа л хичлээ. Тэгэл болоо. Өвдө ресторан гээд аймгийн төв дээр нэгдсэн ресторан байгаа. Та 50,000 төгрөгийн ваучер ирэх байгаа үзүүлээд 50,000 төгрөг хоолой идэх боломжтой. За энэ болохоор шидтэй арангаа гээд цэцгийн дэлгүүрээс энэ яг арангаад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн манай уйлж байгуулахаас үүсэж байгаа. Баярлалаа. Баярлалаа. Илдээл явж байгаа. Бүгд хордон байдаг. Бүгд ордон мөртөөд. Сайшээ яваад идэх нь ид. Талаар тэрийг очиж идүүлээд хүрээ азарга идэхгүй байна. Миний үчи адуурал шууг шүү дээ. Заавал хавган хагаах хэлээ. Бай бай. Bye bye. Явлаа шүү. За баяртай хандаа.